Хот төлөвлөлтийн хамгийн өндөр үр дүнтэй шийдэл нь иргэдийн оролцоо байдаг. Иргэдийн санаачилсан шийдлийг хэрэгжүүлбэл богино хугацаанд амьдрах орчин сайжрах боломжтой гэдгийг албаных онцллоо. Олон улсад хот төлөвлөлт энэ жишгээр явдаг байна. Гэтэл манад иргэдийн оролцоо хангалтгүй. Нөгөө талаас намын харьяалал нь иргэдийн оролцоог хазаарлаж байгаа юм а. Ерөнтэй төвжрэл байна да, бусдаараа ерөнтэй гай байдаг ингэ зогсуулаад амьдрын ш. Утаал байна да. Ер нь бол төвжрэл шүү дээ. Тэгээл ер нь явгооны зам ам яаж хийсэн гэл дугууны зам ам асах болоо тиймэрхүү хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн асуудал байна. Үгүй хандж байгаагүй. Хандаач нэмэр байхгүй байна. Зээгөө. Яагаад хандаж үзэх вэ? Ер нь яг нэг одоо чинь төгсгөө тэгээд нэг зав заг гарахгүй байгаа шүү дээ. Хандчихсэн л да. Гэхдээ тэр манайхад ер нь тэр талаараа жоохон асуудал тал да. Хууль эрх зүйн орчин зөв байл тэгээд болох байл үү. Өө яг нэг хороо багийн дарганаарт хэлдэг. Тодорхой хэмжээний зарим асуудыг шийдээд өгч байгаа. Эндээс иргэдийн оролцоо ямар төвшөнд байгааг харж болно. Иргэд сөөхийн хурал болон иргэдийн нийтийн хуралдаа оролцсноор амьдарч байгаа орчиндөө тулгамдж байгаа асуудлаа хэлж шийдвүүлэх боломжтой. Гэтэл иргэдийн оролцоо хангалтгүй байгаагаас гадна төр засгийн зүгээс иргэдийн оролцоог хангаж өгдөггүй. Тухайлбал ялсан намын төлөөлөл бүх шатнд засаг даргаар томилогддог учраас намын харьяалал нь иргэдийн оролцоог хазаарлаж байгаа юм а. Хорооны засаг даргаыг томилох асуудлыг оршин суугчдаас нь сонгох болгож өөрчлөх ёстой гэж боддог. Хорооны иргэдийн нийтийн хурал дээр одоо төлөөлөгч нар бол оршин суугчдаас сонгогддог байтал гол асуудлуудыг шийдэх боломжтой хорооны засаг дарга гэдэг хүн дүүргийн одоо өдөртнөмжээр томилогдоод ирдэг те. Тэгэхээр хорооны засаг дарга гэдэг бол тухайн хороонд амьдардаг хүн байх ёстой. Тэгжиж тухайн хорооныхаа асуудлыг мэддэг хүн асуудлаа тодорхойлоод шийдлээ боловсруулад явах боломж нь бүрдэн буюу иргэдийн оролцоо бүрэн хангагдах боломжтой бол. Тэгэхээр энэ бол хот төлөвлөлтөөс илүү сонгуулийн тогтолцооны асуудал учраас хэрэг боломж гарах юм бол тухайн хуулийн төсөл дээр нь шинжилсэн найруулга байх юм бол ийм саналаа тусгаад явъя гэсэн бодолтой байна. Төр дангаараа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс томоохон төслүүдийг төр хэрэгжүүлж бусад зүйлд аж ахуйн нэгж иргэдийн оролцоог хангаж хот төлөвлөлтөнд тэдний саналыг тусгах хэрэгтэй байгаамаа.